За сайн байцгаана уу амин. Миний Instagram-ыг дагдаг хүмүүс нь намайг Канадад ирсэн байгаа гэдгийг мэдж байгаах. Тэгээд дагдаггүй бол дагаарай. Би Instagram дээр YouTube-ээс мэдээж хамаагүй илүү идэвхтэй байдаг болохоор та миний Instagram-ыг дагаад тиймэрхүү төрлийн мэдээллийг бас хаяа авч байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд юу ч гэсэн ерөнхийдөө бол яагаад Канадад ирсэн бэ гэхээр би Японд сурдаг гэдгийг та нар бас мэдж байгаах. Тэгээд Японд одоо суралцах талаар бас мэдмээр байвал би тэрний талаар бас бичлэг хийсэн байгаа. Тэрийг ороод сонирхч байлаа дээрээ. Ерөнхийдөө бол одоо би 3 жил Японд амьдраад сураад их сургуулийнхаа 3 жилийг дуусгасан. Тэгээд сая болохоор 3 дахь өдөр 9 сарын 4-нд миний 4-р курс одоо эхэлсэн байгаа. Ягаад өөр орнд ирсэн бэ гэхээр та нар мэдэхгүй бол одоо сурагч солилцоо ч юм уу exchange program, study abroad гэх тиймэрхүү төрлийн юмнууд бас ер нь их сургуулиудад байдаг. Тэгээд бараг Монгол их сургуулиудад ч гэсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө л яг тэр нь яадаг вэ гэхээр одоо сургуулиуд өөр сургуулиудтай хамтарч ажиллаж идэг. Хамтарч ажилладаг сургуулиудтайгаа одоо нийлж агаад одоо өөрсдийнхөө сурагчаас бас нөгөө сургуулийнхаа сурагч нарыг ингээд өөрийнхөө сургууль руу авчираад өөрсдийнхөө сурагчийг тэгэж бас ингээд төр зүрийн хугацаагаар ингээд явуулдаг. Ямар ч гэсэн би 1 семестр явсан байгаа. Тэгээд 4 сарын хугацаатай Канадад ирсэн байгаа. 4 сар нэг улирал сурж байгаа мөртлөө яг Японд очиод буцаад очихоор яг тэр улирлынхын дүн нь бас ингээд ороод кредит нь ингээд шилжиж ороод тэгээд яг одоо төгсөх. Ер нь л яг Японд сурж байгаатай адилхан мөртлөө өөр одоо өөрийнхөө сургуулийг төлөөлөөд өөр улсад ингээд сурж байгаа гэсэн тиймэрхүү утгатай одоо үйл одоо ажил одоо програм одоо ирээд 10 хоног байгаа. Яг өнөөдөр яг 10 дахь хоног нь танай сургуульд иймэрхүү тийм боломж өөр сургууль дээр очиж ингээд нэг төр зүрийн жигсэн сургалтаар явж болдог бол заавал тэрийг ашиглаад яваарай гэж би зөвлөмөр байна. Яагаад гэвэл миний ажилласнаар болохоор би одоо Японд 3 жил сурсныхаа эцэст яг ямар ч улсад ер нь ганцаараа биед амжирч чаддаг болсон байна гэдгийг би өөрөө мэдэрч байна. Тэгээд ерөнхийдөө бол шал өөр орон, шал өөр газар ирсэн мөртлөө яг анх нөгөө нэг Японд руу нүүжсэндээ яг адилхан санагдаад байгаа байхгүй юу. Тэгэл яг би бас анх их сургуультай хамгийн анх орчоод яг яахаа сайн мэддэггүйсэн. Тийм болохоор тэрийг ингээд нөгөө нэг мэддэг болчихоор өөр улс орнд тутсан ч гэсэн шууд амархан тасчд юм байна. Одоо гадаадад амьдарч үзээгүй, ганцаараа амьдарч үзээгүй зүгээр их сургуульд ингээд тэгж явдаггүй хүнч байж болно. Тийм болохоор бас тийм хүмүүс бас зөвлөгөө өгөхөд заавал бас амьдралынхаа одоо бишэж болно. Зүгээр л өөрсдийнхөө мэдээж өөрсдийнхөө амьдралын л ингээд таатаар одоо чиглэлээр явна л да. Тэгтээ зүгээр ер нь боломж байвал гадаадд ганцаараа амьдарч үзээрэй гэж би зөвлөмөр байна. Бас өөрийнхөө төлөө аягүй их юм сурдаг болохоор. За ямар ч байсан. Тэгээд чиндонод авчлаа. Яагаад болохоор Waterloo гэдэг хот тэр болохоор Торонтогоос нэг ганц 2 цагийн зайтай нэг амар хол биш. Тэгээд хот нь өөр айгуу гоё тайван. Тэгээд амьдрахад их тухтаа санагдсан. Хүмүүс нь ч гэсэн айгуу найрсаг байт юм лээ Канад. Өөр нэг юм гэвэл миний хичээл одоо ороод хэд хонж байгаа. Тэгээд бас өөр одоо Японтой харьцуулах юм бол хамаагүй бага хичээл авдаг. Би Японд 1 семестр бараг 8-аас 10 хичээл авдаг байхгүй юу. Тэгээд энд болохоор би хамгийн багадаа 3 хичээл авч болон хамгийн ихдээ 5 хичээл авч болдог. Тэгэл амар хичээл авахдаг. Энд болохоор нэг хэдхэн хичээл аваа тэрэнд нь анхааруулд юм байлээ. Одоо төвлөрүүлд юм байлээ. Тэгэхээр бас зүгээр юм байлээ. Японд одоо миний сурдаг сургууль болохоор бараг 5-6 мянган сурагчтай мөртлөө манай сургууль энд байгаа сургууль болохоор 35-36 мянган сурагчтай. Гэтэ аягүйсээ нөө Японд байдаг тийм бага сурагчтай сургуулийн хажууд ангиуд лекцүүд хамаагүй жижиг юм билээ. Тэр надад амар гоё санагдсан. Яагаад гэвэл багштайгаа ярьж болно. Тэгээд ингээл 200-300 хүүхд хамт нэг өрөөнд ингээд нэг л багшийг сонсоод байхгүй амар олон сурагчтай мөртлөө агүй их барилгатай, агүй их одоо ангитай. Тэгээ ангитай ингээд нэг бараг хамгийн багадаа 15 онч сурагчтай байж болдог юм жижигхэн яг хайтайхан санагдсан. Тэгээд миний ангиуд ерөнхийдөө дандаа нэг 40-50 хүүхд байгаа. Тэгсэн ч гэсэн агүй хайтайхан өрөөнүүд нь ч гэсэн юм тухтай юм сурахад их хайтайхан санагдсан. Тэгээд бас нэг хэлэх юм болохоор энэ exchange program-ын одоо сургуулиас өөр байх л та. Тэгэхдээ ийм байдаг хаа. Гэхдээ exchange program нэг хайтайх юм л одоо манай Японы
миний Японы сургалтын төлбөр арай бага хгүй юу. Тэгээ манай энэ дээрсэн сургалтын төлбөр нь болохоор хамаагүй их. Тийм бол тэгээд одоо өөрийнхөө сургалтыг төлөөлөд ирж байгаа сурагч болохоор өөрийнхөө сурдаг сургуулийн төлбөрийг төлж ирдэг болохоор бас аюулгүй айтайхан санагдсан. Би нэг хэд удаа гадуур хоолж үзсэн байхгүй. Тэгээд хамгийн анх 1-р курстай ганцаараа амьдраад яг уучраа олохгүй байх үедээ гадуур аягүй хооллоод аягүй их чинь нэмжсэн. Тэгээд би ч гэсэн сайн Монголд бүр аягүй сайхан хэмжээнд нэмсэн. Тэгээд энд ирээд нэг хэд удаа гадуур хооллоод үзсэн чинь нэх гой санагдаагүй. Ялцчгүй Японы хоол хамаагүй гоё юм билээ. Тэгээд Канадын хоол яг гоё юм билээ л дээ. Гэхдээ миний хувьд болохоор зүгээр өөрөө хүнсээ аваад хоол хийгээд нэх амир гадуур хоол байхгүй бас мөнгө нь хэмнэлттэй юм билээ. Буцаад ингээд зөв хооллол маллал тэгээд жимд яваад эхэлсэн болохоор амир гоё байгаа. Тайван газар байна. Тэгээд надад гайгүй айгу айтайхан л санагдаж байна. Тэгээд яг одоо 12 сар хүртэл бас айтайхан ингээл тайван явж байгаа л буцаад Японд руу очих юмсан гэж бодож байна. For boarding the train. За сайн байна. Анаад ирсэн болохоор жахаа. Тэгээд одоо болохоор яг энд ирээд 3 дахь хоногоо одоо ингээд дуусгах чинь өнөөдөр. Тэгээд ер нь бол өрөөгөө чимэглээд эхэлж байгаа. Тэгэхээр та нар зүгээр үйл явцын зүгээр хальт харуулъя гэж бодсон. За энэгээр ийм л өнгөтэй байсан. Тэгээд энэгээр энийг ингээд наах чинь тэгэхгүй л энэ жоохон муу өнгөтэй. За. Өрөөнийхөө чимэглэлээ хийгээ сууж байна. Тэгээд энийг өндөрөх гэж оролдож байгаа даа ч надад яг өмнөд нь байхгүй болохоор тэгээд байгаараа ашиглаад тэгээд хайтал амаргаа замраг болчихсон. Би угаасаа боддог юм пейнт хийж чаддаг байхгүй зүгээр дээр байгаа. Сайн уу. Энэ ингээд манай одоо байна юу. Тэгээд энэ болохоор манай 0. Тэгээд энэ ингээд жижигхэн тасагдаа ингээд өрүүлээ амьдэрдэг. Тэгээ миний өөр болохоор энэ өрөө. Гэвчсэн яг нэг юм official room tour гэхгүй зүгээр ингээ хайлт тайлт харуулчих юм. Ингээ дугаасан хувцсанд автаж байгаа. Ингээ тусмсан дордог юм аа. Тэгээд энэ угаасаа би нөгөө нэг дэлгүүрээс би энэ шин дээр оруулсан л да. Гэхдээ энэ надад нэг гоё өнгөнүүд байгааг болохоор энэ хэсэг нь жоохон тийм өнгө муутай жоохон тийм цулгаа болсон. Тийм болохоор арай зүгээр л энгийн биш байлгахыг хүссэн болохоор шууд ингээд эвдээсийг пинэт хийгээ шууд ингээд эмгнүүдээ тавьсан. Тийм тэгээд би юмдаа тэгээд энэ хатаах нэг өнөштэй болсон. Чи нэг хөөхөө тэгээд цонхон тэгээд гэсэн ингээд харуулчих. Манай цонхоор хараа иймэрхүү. За би нэг гівдээ асаах. За. Хад ор ийм их зайтай тэгээд би энэ дотор бараг нэг чимдан багтаасан байгаа. Миний бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Та нар ямар нэг юм тийм бичлэг хийгээрэй, ийм бичлэг хийгээрэй гэж хэлмээр байвал заавал коммент бичээрэй. Эцэст нь нэг юм хэлэхэд ер нь бол би нэг амар мундаг тултаа ингэж яваагүй. Зүгээр одоо манай сургууль байдаг боломжуудыг ингэж харж байгаа л хийсэн. Тэгээд яг би л ингэж одоо ингээд нэг өөрийгөө магтаад ингээ өөрийгөө би ингэж тэгж ингэж харуулмааргүй байгаа болохоор ямар ч байсан одоо би л одоо бичлэг хийдэггүй хүмүүс зөндөө байгаа. Тэгээд бичлэг хийдэггүй мөртлөө амар мундаг хүмүүс байгаа. Амьдралаа ингэж харуулдаггүй. Тийм олон нийтэд ингэж харуулдаггүй хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн мундаг гэдгийг бас илэрхийлмээр байна. Тэгээд би хажууд нь тийм амар мундаг биш шүү гэж бас хэлмээр байна. Зүгээр яг өөрийгөө гэхдээ бас муулаагүй л дээ. Мэдээж одоо тодорхой хэмжээгээр хөдөлмөр орсон ч гэсэн тийм амар сүртэй мундаг биш шүү. Тийм болохоор та нар ч гэсэн боломж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд та нар бас өөрсдөө сайн боломжуудаа судлаад үзээрэй гэж хэлмээр байна. За баяртай. Forward man. Just bite into it. What and cheese? Cheers. That was a big bite. That was courageous. Oh, I'm not meant to eat it all. No, it's okay. If you like the taste. It tastes like cheese. Do you like it? No. It's disgusting.